За сайн байцгаана уу? Бид Трэдерс дурн байна. За энэ хүү ээлжид educational видеогоор бид trade versus gamble буюу энэ арилжаан дээр байгаа хандлагуудын талаар ярилцах болно. За хэрвээ та арилжаа хийдэг, за мөн энэ зах зээл дээр суралцж байгаа бол бичлэгээ дуустал нь үзхийг зөвлөе. За ингээд шууд эхлэе. За бид ер нь арилжаа гэдэг нь мөрөөдөд тоглоод байна уу гэдэг сэдвийн талаар өнөөдөр жоохон дэлгэрэнгүй ярилцсан. За тэгхийн тулд хэдүүлээ эхлээд за ер нь мөрөөдөд тоглоом гэж юу юм бэ? Gambling гэж юу юм бэ гэдгийг эхлээд хэдүүлээ хэд хэдэн тодорхойлтуудыг харъя гэж бодлоо. Тэ? За мөрөөдөд тоглоом гэдэг нь өөрөө тодорхойгүй үр дүнтэй үйл явдалд мөнгө эсвэл үнэ цэнтэй зүйлийг бооцоолж үр дүн нь ихтэй аз болон санамсаргүй тохиолдлоос ашиг хонжоо хайхыг хэлнэ гэж байгаа тийм. За бид нар бол сайн мэдэн шүү дээ казинод ороод тийм одоо рулет тоглодог одоо яг нөгөө казино мөрдөд тоглоомын газрууд бол яаж ажиллахыг бид нар маш сайн мэдж байгаа тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө gambling гэж ямар зүйл байдаг вэ? Bet тавина уу гэдэг нь маань өөрөө ямар зүйл байдаг вэ гэдгийг бол залуучууд маань надаар хэлэлтгүй сайн мэдж байгаа хаа. За тэгвэл үргэлжлүүлээд хэдүүлээ арилжаа за трейдинг буюу яг арилжаа хийх энэ үйл процесс нь ямар хуу тодорхойлолттой байгаад байна гэхээр зах зээлийн ямар ч нөхцөлд магадлал болон анализ хийж тийм магадлал тулгуурж анализ хийгээд эрсдлийн удирдлагад тулгуурсан шийдвэр гаргаж урт хугацаанд статистикийн давуу талыг бий болгох зорилготой мэргэжлийн процесс юм а гэж тодорхойлж байна л да тийм. За ягаад энэ хоёр тодорхойлтыг эхлээд түрүүнд нь яриад байна вэ гэхээр бид нар өөрсдөө нөгөө gamble trading гэж юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгвэл одоо хэдүүлээ gamble trading гэж юу болох вэ гэдэг талаар тодорхойлж байна тийм. За энэ арилжаа нь өөрөө магадлал систем эрсдлийн удирдлаггүйгээр гэж байгаа юм тийм. Түрүүний нөгөө яриадсан арилжаа хийх маань ямар тодорхойлолтой байгаа зүйл дээр нөхцөл байдлуудыг бүгдийг нь байхгүй байна шүү дээ. Тэгээ богино хугацаанд ашиг горилдог, дийлэнхтэй азанд найдсан эсвэл сэтгэл хөдлөлд тулгуурласан шийдвэр гаргалтын үр дүн гэлнэ гэдэг. За тэгэхээр нөгөө нэг яг энэ gamble гэж юу юм, арилжаа гэж юу юм гэдэг энэ хоёрыг холиод алиг нь байхгүй, аль нь байгаад байгаа зүйлийг gamble арилжаа вэ гэдгийг нэг иймэрхүү тодорхойлолттой гаргаж ирж болж байгаа юм аа. Тийм үү? За тэгэхээр хэрвээ gamble trading гэдэг нь иймэрхүү тодорхойлолттой байдаг юм бол за үргэлжлүүлээд хэдүүлээ. За яг энэ мөрөөдөд тоглоом шигээр ашиглагдаад байгаа энэ арилжааны үйл процесс нэг ямар нийтлэг үйлдэлээр илэрж байна гэдгийг хэдүүлээ хараад үзье тийм үү. За эдгээр төрлийн арилжаач дийлийнх нь маш өндөр leverage, high leverage буюу өндөр leverage ашигладаг, хөшүүрийг ашигладаг гэсэн. За бидний одоо арилжаанд суралцаад явж явах үед бол нэг хэрцэн 500, 300, 500, 130, 50 байдаг гэсэн хамгийн багтаа. Тэгээ хамгийн өндөртөө л нэг 500 хүрдэг байлаа. За тэр 500 гэдэг бол маш өндөр тоонд бас тооцогддог. Өндөр одоо хөшүүрийг ашиглаж байгаа гэж ер нь бол тооцогдож ярьдаг гэсэн. Одоо цагт бол одоо энэ safety broker-ууд бүр 1000, 3000 цангыг бас санал болгоод ах шиг байна те. Энэ магадгүй одоо нэг дийлэнх арилжаачд брокер дээр өөрийнхөө капиталаар арилжаа хийх гэхээс илүү нөгөө профирмүүд сүүлийн үед цэцэглээд дийлэнх арилжаачд энэ профирмүүдээр арилжаалагдах болсонтой холбогдуулаад энэ чинь бас нэг бизнесийн зарчим яваад ах шиг байна л да те. Нөгөө хэрэглэгчнэр маань өөр тийшээгээ нүгөөд эхлэнгүүт ахаад нөгөө бизнесийн одоо нөгөө өрсөлдөөний зарчмаар илүү өндөр хөшүүргийг санал болгож эхэлж байгаа шиг байна. Ийм хөдөр зургал бол анзаарэгдэж байна. За цаашлуулаад no risk management буюу эрсдлийн удирдлага ашиглахгүй байх. За үндсэндээ stop loss тавьдаггүй, ямар нэгэн арилжаа хийхдээ эрсдлийн удирдлага урьдчилан тооцоолдоггүй гэсэн үг тийм. За иймэрхүү одоо үйлдэлүүдээр одоо gamble trade хийж байгаа хүмүүс иймэрхүү үйлдэлүүд гаргадаг байх нь. За 3 дугаарт юу гэж нэ гэсэн чинь high risk trading буюу position sizing гэж байгаа тийм. Одоо маш өндөр хэмжээний лот ашигладаг гэсэн үг тийм. За тэгээд олон дараас нь давхар арилжаанууд хийгддэг. За та санаж байгаа мэдж байгаа бол маш олон позишнуудыг давхарж өргөдөг арилжаа бол сүүлийн үед бас нэлийн их анзаарэгдээд байдаг гэсэн тийм. За тиймэрхүү арилжааны одоо шинж чанартай зүйлүүд хийгдэж байгаа. Энэ гурван талыг нэгдсэн ийм нөхцлүүдтэй арилжаанууд хийж байгаа бол үндсэндээ gamble trading гэж урах гээд байна гэж би хувьдаа тодорхойлох гээд байгаа. За мэдээж доор нь тодорхой стратеги төлөвлөгөөгүй арилжаа хийх гэж байна. За emotion decision making буюу одоо ямар нэгэн логик сэтгэлгээгүй тэгээ статистик тулгуурсан биш сэтгэл хөдлөл дээр илүү тулгуурладаг арилжаанууд хийгддэг. За бүр бусдын сигналыг дагах гэх мэт gamble арилжаанууд бол ингээд үргэлжлүүлээд яриад байгаа маш олон төрлүүд бол байгаа. Гэхдээ өнөөдрийнхөө энэ видеогоор бүгдийг ярихаар одоо маш урт болох учраас өнөөдөрт бол яг эхний энэ дээдлийн 3 буюу тэгээ high leverage одоо эрсдлийн менежментгүй за high risk trading гэдэг энэ үйлдэлүүд дээр илүү тулгуурлаж ярих гэдэг юм аа. За хэрвээ та яг энэ эхний дээдлийн 3-ыг харж байгаа бол яг нэг арилжааны дүр зурх одоо зураг нүдэнд чинь харагдчихж магадгүй л дээ. 200 client account management client must buy Lamborghini video client must buy Lamborghini no risk no fair ISO 3K 6K let's go client buying Lamborghini live client must buy Lamborghini 10K client client fund again margin trading гэж нэрлэдэг. За зах зээлийнх нь өөрсдийнх нь хэрэглэн. За монголчууд бол энийг сүүлийн үед их ашиглаж байгаа. Full margin шахах гэж яриад байгаа тийм. За энэ нь өөрөө gamble trade дээр орж ийн үгүй юу гэдгийг хэдүүлээ. Тэнийг нэг дүгнэлт тавихаас өмнө зүгээр ингээд
нөхцөл байдлыг аваад үзье. За full margin trading гэдэг нь өөрөө эрсдлийн урьдчилан хязгаарлахгүй гэж байна. За энэний дараагаар нь тайлбарлана. За капиталын бараг 100%-ийг нэг оролтонд ашиглах арилжаа юм. Үндсэндээ нэг одоо тэ дансандах 100% үлдэгдлийг буюу дансны балансыг тэр чигт нь маржин болгож ашиглаж байгаа юм. Тэгээд ирэхээр одоо нөгөө нэг ахиж дансны free margin гэж бол байхгүй. За тэгээд яг саяны хэлжсэн жишээ видео дээр гарч байгаа жишээтэй адилхан зах зээлийн жижигхэн савлгааг шингэх одоо нөөц байхгүй учраас нөгөө зөв рүү хөдлөхөд маш богино хугацаанд данс шатаж байгааг бол харсан тийм үү. За тэгэхээр одоо капиталынхаа бүрэн ашиглалтад нэг арилжаанд одоо балансаа тэр чигтэн зориулаад байна. За тэгээд өндөр эрсдэл high risk нь хаана байгаа вэ гэхээр за яг л түрүүний ярьжсэн эсрэг багахан хөдөлгөтөл нөгөө нэг equity-ийн хурдан багасаад margin call үүсэж байгаа. Эсвэл нөгөө broker-уудын position-ыг нь албан хаадаг liquidation хийнэ гэж ярьдаг тийм. Яг л иймэрхүү нөхцөл байдлууд үүсдэг учраас энэ full margin trader нь өөрөө gamble шинж чанартай болчихж байгаа юм. Ийм арилжаач нөгөө өндөр хөшүүрийг ашигладаг. За тэгээд дийлэнхтэй аз туршсан. За яг тодорхой байдлаар одоо энэнийхээ дагуу стратеги гаргаад магадлал өндөртэй газраас нь оролтуудаа хийдэг л баг. Гэхдээ эсрэгээр энэ анх суралцж байгаа залуучууд за ер нь туршлага багтай хүмүүст бол хийхэд маш хэцүү. За ер нь туршлага өндөртэй хүмүүс ч гэсэн энийг байнгын давтамжтайгаар тогтмол ашиг орлоготойгоор хийн гэдэг бол маш үнэхээр хүнд арилжаа байдаг. За тэгээд ийм эрсдэл өндөртэй арилжаанууд хийдэг ийм шийдвэрүүдийг байн гаргаж идэг учраас энэ маань өөрөө мөрөөдөд тоглоомд харагдаад байгаа гэдгийг л илэрхийлээд байгаа юм тийм үү. Тэгээд нөгөө нэг чинь зах зээл дээр бол хэдүүлээ эхлээд нөгөө амьд үлдхийг суралцаа гэж яриад байдаг логикийг бол шууд зөрчиж байгаа гэсэн үг тийм. За тэгвэл казино шинж чанартай ямархуу байдлаар адилхан байгаад байна вэ гэдгийг хэдүүлээ. За энэ казиног рулет гэдэг тоглоом дээр жишээд аваад үзье л да. Full margin trading буюу рулет хоёрын ялгаа нь юу? Адилхан тал нь юу юм гэсэн чинь за яг нэг дансныхаа одоо бүх дансныхаа юг тавьж байгаа юм тий. Нэг одоо трейдэнд хийж байгаа. Нэг арилжаанд бүгдийг нь эрсдүүлж байгаа гэсэн. За тэгээд яг алдах юм бол ерөөсө шатан данс дуусна. Одоо тий алдагдал хүлээн гэсэн үг. Үндсэндээ stop loss байхгүй байдаг. За stop loss нь full margin trading хувьд бол одоо яг таны баланс нь болж хувирдаг. Таны арилжаанд үлдсэн байгаа баланс чинь тэр чигтээ таны алдаж болох мөнгө гэж шууд stop loss нь тэрнгүүрээ хязгаарлагдаж байгаа гэсэн үг. За рулетэн дээр яадаг нэг тавилаа алдлаа байхгүй болно тийм үү. Тэгэхээр энэ дундуур бол ямар ч менежмент байхгүй болчихж байгаа гэсэн. За аз таар бол нөгөө талд нь юу хүмүүсийн шунлыг хөдөлгөөд байна гэхээр аз таарах юм бол хийх нь нугалдаг. Тэ full margin шахаад яг ингээд зөв цагтаа орлоо гэж бодъё л доо юм. За зүгээр тийм тохиолдол боллоо гэж бодоход аз таарлаа гэж бодох юм бол аккаунтны баланс бол маш өндөр өгцмөр өсөх нэ тий. За тэгээд ер нь явж энэ хугацаанд нөгөө казино бол урт хугацаанд ялна, мөнхөд ялна гэж ярьдаг. За яг энэ full margin-ы тохиолдолд бол урт хугацаанд зах зээл нь өөрөө таныг ялнаа. Хэдийгээр 1-2 удаагийн одоо ашигтай ажиллаж чадсан байсан ч гэсэн нөгөө нэг өндөр балансаар арилжаа хийж сураагүй юм чинь сэтгэл зүйн одоо юу гэдэг нь контрол байхгүй учраас эргээд зах зээл рүү буцаад алдчихад байдаг. Энэ нөгөө казинотой яг адилхан эхлээд нэг өгөөж тавьж танд хитэн дөгөр яаж хагаад буцаагаад бүгдийг авдаг, буцаагаад бүр нэмж авдаг иймэрхүү тохиолдол болж байгаа тийм. Яг түрүүн ярьсанчлан одоо ерөөсөө таны баланс бол таны stop loss юм аа. Иймэрхүү зарчмаар ажиллаад байна. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө мөрөөдөд тоглоомны all-in тавилттай яг адилхан болж байгаа гэсэн үг. За тэгээд уул нь бол түрүүний хэдүүлээ нөгөө тодорхойлтыг харсан шүү дээ тийм. Арилжаа бол одоо нөгөө магадлалын онол дээр тулгуурлаад анализ хийгээд энэ төргээд статистик гаргаж ирээд гэж ярьж исэн. За гэтэл энэ дээр бол нөгөө магадлал бол хязгаарч 100% байдаггүй. Энд чи дандаа нэг аз харж байгаа учраас магадлал тооцохгүй байгаа гэсэн үг. За тэгээд нөгөөтгөр азыг магадлалд ерөөсө тооцдоггүй. Азны уналтыг бол ерөөсө магадлалд тооцдоггүй тий. За одоо зүгээр жишээ аваад үзье л да тий. Бүр ингээд coin-ыг хоёр талд нь хоёуланд нь тоо тавиад хоёуланд нь тоо тавилаа гэж үү. Тэгээд дэшээ шийдэхэд яг угаасаа л аль нэг талаараа унах юм чинь тоон л бун. Энэ нь 100% магадлал байгаа үстэй гэж бодох боловч нөгөө талд юу гэхээр зоос дээшээгээ хараад буюу одоо босоогоор тогтох магадлал хүртэл тэнцвэр байж байгаа. Тэгэхээр нөгөө нэг бүх юмыг хүчээр одоо юу гэдгийг те 100% байлгах гад ингээд оролдонгууд яаж ч утсан нөгөө талд нь эсрэг магадлал ажиллаж явах юм зүйл байдаг учраас магадлал бол хязгаарч 100% байхгүй гэж яриад байгаа. За тэгээ эхний тохиолдолд буучлаа гэж бодоход тэрийг бол азанд тооцдгоо, аз нь өөрөө магадлал тооцдоггүй гэж яригадаад байгаа нь ийм асуудалтай шүү заяа. За тэгээд ер нь гэмбл ер нь ерөнхийдөө яагаад ерөнхийдөө урт хугацаанд одоо алдаж дуусаад байна гэхээр те ер нь бол одоо нэг house always wins гэж ярьдаг те. House буюу одоо казино өөрөө байнгын урт хугацаанд таныг ялж идгээ гэдэг мөрөдөд тоглоомчдын хамгийн сайн мэдхүүг байлгүй дээ. За иймэрхүү байдалтай арилжаа хийгддэг учраас одоо full margin trade-ийг бол бид нар мөн мөрөдөд тоглоомтой адилхан үзэж болох гээд байна. За full margin trade хийх одоо margin шахаж арилжаа хийх нь хамгийн аюултай нь юу юм бэ гэд
хэдүүлээ аваад үзье. За ерөнхийдөө нөгөө нэг ажиллаж байгаа процедур нь хамгийн гол нь нөгөө нэг эхлэх мөнгө нь жижигхэн байгаа даа тий $30, $50, $100, $80 мэдхгүй бүр $10 нөгөө өндөр хөшүүрэгтэй брокертэй арилжаа хийж байгаа болохоор $10-ыг 3,000-аар хөшүүрэгтэйгээр нэлээд их хэмжээгээр арилжаа хийж байгаа юм шиг юм боломжийг өгдөг. Гэтэл ясан дээр хөшүүрэг гэдэг ч юм бол өөрийнхөө капиталыг бас 100% эрсдэлтэй процент оруулаад арилжаа хийж байгаа зүйл шүү дээ. Хэдийгээр бага мөнгө ч гэсэн. За тэгээд яг энэ нөгөө бага мөнгийг их мөнгө болгох гэдэг нөгөө л нэг баяжих хурдан баяжихын сэтгэлгээнээс нэгдүгürt бий болоод байгаа. За тэгээд нөгөө анхдагч нь эхэлж байгаа капитал мөнгө нь өөрөө нөгөө бага хэмжээтэй учраас мэдрэмж нь юу байна вэ гэхээр би бага мөнгөөр орж байгаа учраас би бол эрсдлийн менежменттэй байгаа. Энэ мөнгийг алдсан ч яа гэм би амьдралд энэ одоо тийм мөнгийг алдахад миний амьдрал өөрчлөгдөхгүй гэдэг одоо нөгөө нэг ийм мөнгөөрөө ороорой гэд хэлсэн чинь энийг бас нөгөө энэ дэр авчираад өөртөө одоо зүв хийж ийн гэж бас харах нэг өнцг нь болж байгаа юм гэж би бодож байгаа юм тий. За тэгээд энэ маань өөрөө хэдийгээр нэг удаагийн эрсдэл нь бага боловч олон дахин давтагдаад эхлэх юм бол за нэг мэтгэд тий нөгөө олох гэсэн мөнгө алдсан байдаг. Тий одоо юу гэдгийг $50-100-оор одоо нэг $10,000 хэмжээтэй $1,000 хэмжээтэй данс өсөхгүй л ингээл фүр маржин шахаад байдаг. 10 удаагийн давтамжийн дараа яах нь нөгөө $1,000 нь байхгүй болчихсон. За тэгээ энэ цаг хугацаанд мөнгө байхгүй болохоос гадна цаг хугацаа сэтгэл санааны одоо хүндрэлтэй байдалд орж идэг. Санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй одоо иймэрхүү байдлуудад орж идэгөө энэ өөрөө цагаараа нэг юм одоо өгж байгаа мэдрэмж нь бага мөнгө гэж байгаа боловч буцаагаад энэ сайкл донд ороод одоо олон давтамжтай алдаад эхлэх юм бол маш хохиролтой болчиход байгаа юм л да. Бид нар бүгдээрээ нөгөө нэг их мөнгө санхүүгийн эрхчлөөнд хүрээл гоё хаус гоё Ferrari авч унал гэл ингээл зөрөөд энийгээ хийгээд идэг. Гэтэл энэ процедур дунд нь өөрөө сайжирч суралцах зүйл байхгүй л яг л энэ гамбл төрлөөр бага мөнгөмчин гэдэг байдлаар оролцоод байх юм бол энэ сайкл нь олон дахин давтагдаад эхлэхээрээ хамгийн аимшигтай нь нөгөө мөрөдө тоглоомны нэг аимшигтай зүйл үүдэг. Энэ нөгөө донтолт болж хувирдаг. Тэгээд донтолт ягаад бий болоод байна вэ гэхээр нөгөө жижигхэн мөнгө тоглож байгаа учраас тэгээд эргээд нөгөө $30-ыг $3,000 болох ч юм уу $300 болох нь хүний дээр одоо нөгөө домофин гэдэг нэг гормоныг ялгаруулад байгаа. Тэгээд аз жаргалын гормон гэж яриад байгаа боловч энэ нөгөө хүмүүсийн одоо нөгөө ашиг олох боломжийг үүсэх үед тархинд үүсчихэд энэ гормон байт юм байлээ л. Тэгээд энэ нь бүр цаашдаа хүндрээд ирэхээр тэр нөгөө домофин нь нэхэж эхэлдэг. Тэгээд нөгөө сүүлдээ бүр тэр нөгөө мөнгө олох нь ч анхны анхдагч зорилго нь бүр болохоо биш болчихсон. Зүгээр $30-оор цэнэглээд $300, $3,000 болгож чадах нь үгүй юу гэдэг нөгөө товчоод дарж байгаа нь өөрөө энэ анхдагч зорилго нь болоод аз жаргал нь болоод ингээд донтолтын шинж чанар руу ороод ирэх хэрэг хамгийн аюултай болж байгаамаа. Энэний эцсийн бүлэг тэр бол хүн санхүү сэтгэл зүй цаг хугацааны хохиролд ордог ийм одоо хамгийн аюултай зүйл нь энэ шүү. Энэ зөвхөн одоо юу гэдэг фул маржин дээр биш юу. Ямар ч нөхцөлд гамбл төрлийн арилжаа хийж байгаа хүмүүс. За фул маржиныг яагаад тодтогч яриад байгаа нөхөр бусад гамбл төрлийн арилжаануудаас хамгийн одоо юу гэдэг эрсдэл баримталдаггүй одоо төрний юуны ихэнд хэлсэн шүү дээ. High risk юу хийдэг эрсдэл тооцоолохгүй өндөр эрсдэлтэй арилжаанууд хийгдэж байна гэдэг чинь өөрөө энэ зах зээл дээр одоо юу гэдгийг логикийн дагуу ажиллаж чадахгүй шүү дээ. Нэг ажил мэргэжил гэж авч үзээд суралцаад өөртөө суйрлуулах ёстой чадваруудыг суйрлуулж ийж одоо тогтмол ашиг болох юм ажил мэргэжил юм аа гэж тодорхойлоод байхад бид бол одоо юу гэдгийг $30-50 орж ирээд ингээд тэрийг өсгөх энэ процессын дундаа ингээд нэг жижигхэн донтолт дундаа төрч гисэн ингээд яваад байх магадлалтай байгаад байна шүү. Тэгэхээр энэ дээрээс бас өөрөө өөрснөөсөө нэг асуугаад үзэх хэрэгтэй те. Нэг цалингаа буухаар нэг $50 цэнгэлж азаа үзчихээл нэг азийн суглаад татж байгаа юм шиг энэ хацэл дээр оролцоод ах юм бол ер нь амжилт болох гэдэг юу л бол тийм ээ гэдэг асуудал байгаа бах. Энийг бас өөрөө өөрснөөсөө асуугаад үзэх хэрэгтэй. За яг уу яг иймэрхүү фул маржин шахаад одоо арилжаа хийгээд үнэхээр магадгүй нэг темпийг нь олчихсан өөрсдийнхөө арга барилыг олчихсан хүмүүс байхыг үгүйсэхгүй олж байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй. Гэхдээ тэр хүмүүс чинь бүр тэр шатанд хүртлээ тэр скилийг одоо суулгуултлаа тийм чадвартай болтлоо маш их хэмжээний цаг хугацаа зарцуулсан мөнгө төгрөгөөр шатсан сэтгэл зүгээр одоо ойлгосон тэгжиж тийм төвшөнд хүрж байгаа шүү гэдгийг бас анхааруулад хэлэх нь зүйтэй баг. Энэ арилжаа тэр тусмаа анхан суралцж байгаа залуучууд маш хортой зах зээлийн буруу хандлагатай болж байгаа шууд нөгөө нэг санхүүгийн эрхчлөөнд хүрэх бага мөнгөөр их мөнгө олох шууд баяжих энэ систем тархины энэ хандлага ойлголт руу чиглүүлээд байгаа учраас бид үйлдэлээр ингэж гарч ирж байгаа. Тэгээ одоо ер нь одоо юу гэдгийг яг энэ өндөр түрүүн ярьсан шүү дээ. Сүүлийн үед бол брокерууд маш их хэмжээний leverage зарлаад байна. Энэ бол бизнесийн зарчим явж байгаа бах. Гэхдээ одоо юу гэдгийг анхлан суралцлагчдад хэлэхэд бол за ийм өндөр эрсдэлтэй фул маржин шахаж арилжаа хийдэг арга барил зааж өгөөд за цаашлаад бүр одоо юу гэдэг өндөр leverage-тэй брокерийн юг санал болгоод те IB-нар
энэ цаанаа бас яадаг вэ гэхээр та бол ашиг олох чинь нэг тийм сонин чухал биш. $30 $50 орж ирээд таны IP дор нь орж ирээд маш олон арилжаа хийснээрээ нөгөө IP-ний шимтгэл нөгөө commission шимтгэл гэж байдаг. Тэрийг аваад бас өөртөө цуглуулад ингээд давхар нөгөө нэг өөрсдийнхөө арилжааны эрсдлүүдийг тэгж хааж идэг шүү. Энийг бол би хин нэгний нэрийг дуртаад яг энэ зах зээл дээр тэртээ дэлхийн нийтээрээ байгаа зүйл. Монголд ч байгаа, хаач байгаа. Дэлхийн энэ арилжаа forex дээр арилжаалагдаж байгаа, өшүүртэй арилжааны зах зээл дээр арилжаалагдаж байгаа. Бүх залуучууд энийг ашиглаж байгаа, хийж байгаа. Усгоотонууд нь тэгж байгаа. За гэхдээ одоо нөгөө анхлан суралцагчид энийг бас мэдээд байгаасаа гэж хүсмээр байна. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө өндөр леверичтэй иймэрхүү брокер за ийм арга барил санал болгож байгаа ийм газраас бол жоох ихний элчэнд зүгтаагаад энэ зах зээлийг бүрэн ойлгож ийж за би ямар арилжааны төрлөөр хийх вэ гэдгээ сонголтоо ирээдүйд хийгээд явах юм бол илүү магадгүй өөртөө тохирсон замыг сонгох боломж бүрдэх байх шүү гэдгийг дахиж нэмээд хэлж идэх юм аа. За ганцхан одоо full margin шахах те margin trading яриад байхгүй энэ зах зээл дээр бас одоо martingale төрлийн арилжаанууд гэж байдаг. За 20-40 гээд чаленжууд сүүлийн үед бол нэлээд явагдаад байгаа тий. За энэ гэхдээ яг full margin шахах энэ арилжаануудаас арай нэг өөр, арай нэг эрсдлийн менежменттэй, арай өөр аргаар үздэг боловч энэ нь за жишээлбэл martingale-аас хэдүүлээ гэхлээр martingale бол одоо энэ нэг бас нэг мөрөдө тоглоомны нэг юу байгаа юм л та аргачлал байгаад байгаа. Энийг мэргэжлийн арилжаанчдын одоо фирм дээр бол бүр хоригдчихсан арга байдаг. Юу байдаг вэ гэхээр алдагдсан одоо алдагдлаа буцаж нөхөхийн тулд өөрийнхөө одоо лотны хэмжээ буюу дэнчингээ 2 дахин өсгөөд нөгөө нэг алдагдлаа нөхөх оролдлого богино хугацаанд нөхөх оролдлого хийж идэв. За хэрвээ та нар санаж байгаа бол Will Smith-ийн тоглосон нэг кино гэдэг нь Focus гэдэг нэг кино гэдэг нэг хулгайч нөгөө дээрэм хийдэг нөхдүүд хүмүүс скамддаг нөхдүүд. За тэгээд тэрний төгсгөлд бол нэг баян Азаас нөгөө маш их хэмжээний скам хийж мөнгө авахын тулд double or nothing тий нуглаад нэг бол нуглаад юу ч болъё гэдэг ийм бетнүүдийг дандаа тавьж өгдөг шүү дээ. Одоо жишээлбэл нэг өгөгдөл өгөөд $100 тавиад алдчих юм бол за тэгвэл $200 болоход or nothing тий. Жишээлбэл нэг бол одоо юу ч яав нэг бол хоёулаа энийг юугаа бетти 2 дахин өсгөчөө $200 нэг бол 0 гэдэг ч юм. Энэ зарчмаар ингээд яваад байдаг. За тэрэн дээр 200 дээр алдах юм бол 400, 400 дээр алдах юм 800. Ингэж явсаар байгаад энийг өөрийнхөө талд ажилтал нь хэрэгжүүлдэг ийм арга барилууд. Martingale-ийн арга барил нь өөрөө ийм. Тэгэхээр мөн л адил нэг хөдөлгөөний чиглэл дагууч гэдэг юм уу дийлэнхтэй хийгдэж таардаг. Энэ нь өөрөө бас мэргэжлийн арилжаачданд хоригдчихсан байдаг болохоор ерөнхийдөө эрсдэл өндөртэй гэж үздэг. За 100% одоо гамбл хийж гэнэ гэхээр бас биш. Нэлээд эрсдэл өндөртэй арилжаанд ороод явчихдаг. Учраас энийг бас сануулж хэлэх гээд байгаа шүү. За тэгээд за 20 харьцах 40 чаленж гэдэг энэ бас нэг амар супер давуу даваа тий. За эхэлж байгаа баланснаас ахуулаад энэ бол риск менежменттэй за лотны сайзинг нэмээд явдаг. За энэ ерөөсөө бас л энэ листийг нэг иймэрхүү шитийг бол та харж исэн бах уу? Тэгээ 30 арилжааны дараа 17 арилжааны дараа тий одоо $100,000 одоо тэдэнд өргөе $100,000 болгоно. Нөгөө л нэг хямдхан баяжих, хурдан баяжих сэтгэлгээнээс үүдэлтэй хин нэг сэдсэн зүйл байгаа байхгүй тий. 20 pip stop loss тавиад 40 pip н 2-ыг хэрцэн нэг арилжаа хийх гэдэг ч юм уу тий. Энэ нь өөрөө ингээд дундаа алдах ямар ч хэрэг байхгүй. Хэрвээ нэг stop loss зохиолох юм бол буцаагаад одоо юу гэх юм өмнөх шатнаасаа эхэлдэг. За тэгээд энэ нөгөө баланс нь амар хурдтай нэмэгдэж явах боломжтой учраас хэдийгээр хүн эхний хідэн арилжаан дээр амар амжилттай сайн дарааллуулад онсон байлаа ч гэсэн эргүүлээд юу болдог вэ гэхээр нөгөө баланс нь өндөр болох тусам нөгөө хүний сэтгэл зүйн дэлхээ болдог. Нөгөө жижиг балансаар арилжаа хийж гисэн хүн чинь хэдэн мянган доллар болоод ирэнгүүт тэрийг менеж хийж чадхаа болдог. Үндсэндээ туршлага байхгүй учраас тэрийг менеж хийж чадах чадамж скил байхгүй гэсэн. Тэгээд эргээд буцаагаад энэ зах зээл рүү буцаагаад алдчихдаг. Ийм одоо хүндрэлтэй асуудал байдаг. За яг хөө энэ бол нэлийн туршлагатай сайн өөрийнхөө арга барилыг олжчихсан зузаан туршлагатай хүмүүсийн л оролдож үзэх зүйл болохоос шүүл энэ ерөөсөө бас мөн адил анхлан суралцагч нарт ерөөсөө зориулагдаагүй зүйл ээ. Энэ зах зээл чинь өөрөө бид нарыг баяжуулах үүрэгтэй ATM банк биш ээ. Одоо тий бидний өөрсдийнхөө амьдралын санхүүгийн одоо нөхцөл байдлыг сайжруулах зорилготойгоор одоо энэ зах зээлийг ATM банк гэдэг байдлаар нь харж байгаа бол маш том эндүр шүү. Зах зээлээ маш буруу ойлгож байна. Энэ бол маш буруу хандлага гэж би хувьдаа бол хардаг. За мэдээж тэгээд бас л эдгээрүүдийг оролдоод бас мөнгө олдог хүмүүс байдаг хөө. Тэр хүмүүсийг бол би өгөөсөхгүй шүү. Энэ донд яригдж байгаа яриануудыг авахын наваар дээх хэмгээгээд явж байгаа тийм ээ. Хин нэг ерөөсө буруутгах гэсэнгүү ямар ч хэлсэн ямархуу зүйлүүдэд тийм бэ гэдгийг ярилцаа явж байгаа гэдэг ойлгочих хэрэгтэй. За нөгөө түрүүний нөгөө бичлэгэн дээр ярьж исэн шиг те. Нөгөө жишээ бичлэгэн дээр гарсан шүү дээ. No risk no Ferrari, no risk no Lambo гэдэг.
Энэ маань өөрөө ингээд нэг иймэрхүү тархины блоконд орсон байгаа гэсэн. Өөрсдөө үндсэндээ гамбл арилж байгаа өөрсдөө өмөрж байгаа нэг ийм хамгаалт хийж байгаа зүйл гэсэн үг л дээ. Одоо нөгөө хүн ямарваа нэгэн зүйлийг хийгээд тэр нь буруутай юм шиг бусад хүмүүс одоо авч үзэх юм бол нөгөө байгалийнхаа өгөгдлөөр өөрийнхөө шилдэг босгоод өөрийгөө хамгаалалтын системээр барьж эхэлдэг. Тэгэхээр би угаасаа ламба авахын төлөө яаж байгаа юм чи би юм өндөр рисктэй ижил ламба авна гэдэг. Ингээд ийм гамбл трейд хийгээд байдаг. Тэ. За тэгээ ер нь иймэрхүү гамбл трейдээс салахгүй бол за тэгээд энэ дотроо нэлээд олон сайкл донд гамбл хийсээр л үлдчихвэ дээ гэж одоо байгаад байна. Одоо гэдэг нь сануулмаар юм гэсэн үг. За энэний эсрэгээр би харин юу гэж хэлмээр байна вэ гэхээр no discipline no result гэж. Discipline гэдэг нь одоо сахилга баттай. Хэрвээ та сахилга батгүй ямарваа нэгэн зүйлийг сахилга батгүй хийх юм бол мэдээж үр дүн гарахгүй гэдэг. Үр дүн ламбо юм бол тэ тэрийг ламбо авахын тулд сахилга баттайгаар нэг системийн дагуу явж иж ламбонд хүрэх байхаа мэдээж риск үргэлгүй явах. Бид нар ярилж байгаа болгон рисктэй гэдэг. Гэхдээ энэ нь өөрөө calculated risk буюу одоо тооцоолдог юм системийн дагуу явж иж тэрэндээ тэр үр дүндээ хүрэх байхаа гэж би өөртөө бодож байгаа шүү. За жишээлх юм бол одоо бид нэр өдөр тутамдаа ингээл фитнест гараад явдаг шүү дээ тий. Одоо фитнесийг хийхин тулд ойлгомжтой тийм өдөр тутамдаа за магадгүй 7-оос 2-3 өдөр тутамд тогтсон цагт тогтсон хугацаанд хийж иж энд нэг үр дүн гарна. Тэрнтэй л адилхан. Тийм сахилга батгүй бол фитнес 1000 бүртгүүлээд бидний биед үр дүн гардуутай адилхан. Арилжааны зах зээл дээр суралцаж үр дүн гарах нь бол яг л энтэй. Адилхан зүйлээ скил суралцаж одоо тодорхой хэмжээний зан төлөв тууштай одоо тогтмол зуршилыг бий болгож иж одоо илүү үр дүн рүүгээ тэмүүлнэ гэж би хувьдаа хардаг. Учраас no risk no lambo бол биш, no discipline no result гэж хэлэх гээд байна. За тэгээд ер нь хэдүүлээ ягаад бид нэр хүмүүс тэ энэ ганц Монголд бас биш л тэ яг энэ зах зээл рүү орж байгаа бүх хүмүүсийг л яаж байгааг ойлгож байгаа. Бид нар ягаад ийм ямархан ягаад энэ нөхцөл байдал руу орж ирээд ийм гамбл трейд хийгээд байна. Энэ зах зээл дээр гамбл трейд ягаад зүйлүүд ингэж хөгжиж байгаа юм бэ гэдэг нөгөө л бас нөгөө хурдан баяжих хүсэлтэй хүн болгонд мөнгө хэрэгтэй байгаа тий авж байгаа цалин амьдралд нь хүрэхгүй байгаа хоёр дахь санхүүгийн их усүр бий болохыг шаардлага үүсээд байгаа учраас ийм зүйлүүд рүү явж байгаа. За тэгхтэй хүн дийлэнхтэй дандаа нөгөө богинохон хугацаанд хурдан мөнгө олох юм аргууд руу яаж яадаг хүн чинь өөрөө нөгөө байгалийн инстинктээр амьд үлдэх ийм шаардлагатай байдаг учраас хүний тэрх яаж ажилдаг вэ гэхээр ерөөсөн гол нь тэр ямар аргаар болох юм чухал биш скамдат ч болтгоо бүр мөнгө олоод хоолоо олж идэх тэр хүн гол тархины гол зорилго бол чамайг амьд үлдээхэд байдаг учраас одоо жишээлбэл ингээд нөгөө бид нэр донд их байдаг штэ тий нүүрэн чулахгүй одоо юу гэдгийг маш их хэмжээний скам хийж ял ахиж иж гараад скам хийгээд байдаг энэ зах зээл дээр зөндөө хүмүүс үүдэг ганцхан арилжаа биш шүү ер нь одоо ингээд маш олон төрлийн скамын төрлүүд байгаа штэ тий ингээл нүрээ хувиргаал гарч ирээд байдаг нэрээ солиол гарч ирээд байдаг тиймэрхүү зүйлүүд чинь өөрсдөө тэр хүмүүс чинь л өөрөө өөрсдөө бодлоо хийгээд байна гэсэн үг штэ тий тэгэхээр бид нар бас нөгөө хэрэглэгчдийн хувьд илүү энэ дээр бас хэрсүү байгаа байх хэрэгтэй юм болов аль нь надад тохироод байна тий энэ зах зээл дээр болж байгаа зүйлүүдийг сайн судлаад энэ зах зээл бол таны богинохон хугацаанд санхүүгийн асуудлыг шийдвэрлэх энэ зүйл биш ээ гэдгийг ойлгочих хэрэгтэй. За тэгээд мэдээж нөгөө эхлэх капитал амар бага байгаа учраас бид нар бас энэ гамбл татах шиг байна тий гамбл төрөл рүү илүү шилжээд тах шиг байна. Нөгөө нэг эхлэх нь баланс нь бага юм чинь $30 $50 өнөөдөр $100 л боломж байгаа учраас тэрнгүүрээ л мөнгө олох гээд. За тэгээд нөгөө тэрнгүүр оролдож үзсэн. Тэгээ $30-оор нөгөө дөрмийн дагаа арилжаа хийх нь өөрөө хэцүү. Урт хугацаанд өсөх учраас яг ингээл 0.5% гэрчдүүлээд чих юм уу ингээд явах юм бол маш урт хугацаа шаардлагатай байдаг. Тэгээ явж байгаа сурсан чинь байхгүй нөгөөдгөө алдчихингууд хүн сэтгэл готролд орно. Нөгөө ажил нь бүр амар өөдгөртэй санагддаг болж байгаа. Утгагүй өөдгөртэй санагдаж байгаа тийм. $30-оор хизээч $3,000 болох гэдэг энэ та нарын зааж өгöd байгаа чинь дөрмээр гэж харагдаж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр ийм майндсет суугаад ирэнгүүтээ хүмүүс гамблдаад байгаа. Уул нь бол одоо юу гэдэг юм эхлэх капиталыг бол энэ бага байсан ч гэсэн профирмүүдээр үнэхээр өөрөө скилээ өөртөө байх ёстой энэ чадваруудаа суулгачаад энэ профирмүүдийн дансыг авч чадах юм бол даваа цаашаа ингээд татаж чадах юм бол маш өргөн том боломж болцсон чи байгаа шүү дээ. Уул нь бол нэг хэсэг ирчээ авч ирсэн. За нэг 2-3 жилийн өмнө нөгөө MT5 MT4-ийг нь Америкийн нэгдсэн улсаас бандаад тэрнээс болоод зарим хүмүүс давтсан даасмасаа алдаад нэг жоохон ихтгэл алдарсан зүйлүүд бол байгаа бах. Гэхдээ чи эргээд амар тогтворчихсан байгаа. Тэгээ $30-оор $3,000 болох гэж оролдож явах оронд те магадгүй $30,000 $5,000 профирмын данс аваад үнэхээр давж чадах юм бол тэр чинь цааталт $5,000 одоо те баланстай юм шиг л мэдээж нөгөө өдрийн алдагдах хэмжээ дүрмтэй байгаа шүү дээ. Гэтэ арай нэг өөр аргаар арай нэг юм системтэй арилжаа хийх боломжуудыг бүрдүүлж идэг. Яг нэг мэргэжлийн төвчлэн рүү чиглүүлсэн юм дүрмтэй байдаг учраас одоо энэ хүмүүсийн одоо сахилга батн ч гэсэн их гоё нөлөөлөхөөр их
их дажгүй зүйл гэж би бол хувьдаа хараад байдаг. Профирмуудыг би өөрөө ч профирм дээр арилждаг. За тэгэхээр одоо юу гэдэг зах зээл дээр байгаа зүйлүүд нь тийм байна. Энийг альтернативаар яаж одоо орлуулж болохоор байна гэдэг зүйлүүдийг бас ингээд давхар судалж үзэх хэрэгтэй болов. Тэгэхгүй бол одоо нөгөө хэтэрхий удахтай хязээ өсгөх юм гэдэг өнөөдөр мөнгө нь биднэрт хэрэгтэй байгаад байгаа учраас бид нар энэ бага мөнгөөр их мөнгөийг олох гээд оролдоод байна л гэсэн одоо санаа байгаа юм. Одоо энэ бодит үнэн учраас энийг хэвтүүлээ ил ширээн дээр гаргаж ирж тавиад энэний гаргалгаануудыг гаргаж ирээд ярилцаад явах юм бол илүү одоо юу гэдэг зөв шийдвэрт хүрээд арай нэг олон хүмүүс биш тий эргээд татдаг хүмүүсийн зах зээл дээр бас бий болох нь илүү чухал юм болов уу гэж би бодоод байгаа шүү дээ. За тэгээд ингээд нөгөө капитал бага учраас нөгөө нэг гэмбл шин чанартай болчиход байна. За тэгээд түрүүний дундалтын шин чанар бас энэ дэр нөлөөлнө. Нөгөө аз сорих, домофин мэдрэх тэр мэдрэмжээ эргэж авахын тулд тий магадлал бага байсан ч гэсэн тэгэл ерөөсө сэтгэл хөдлөл төр таашаалаа авахын тулд бүр ингээд цалингаа буунгуудныг бол хүнээс мөнгө зээлж байгаа $30 зэмлээд ингээд хийгээд байгаа нэг иймэрхүү асуудлууд гарч ирж байгаа. Энэ өнөөдрийн бидний нөхцөл байдал юм лээ. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа бол ядаж төр зур арилжаа хийхээс төр татгалзаад магадгүй тэр $30 $50 цааш нь арилжааны тансанд ирээдүйд ашиглана гэж цааш нь хадгалаад энэ хугацаанд одоо back test demo-даас forward testing хийгээд өөрийнхөө дээр арга барил сэтгэл зүйдээрээ ажиллаад өөрийнхөө арилжааны системийг бүтээгээд үнэхээр одоо тий одоо нөгөө ажилтг статистик арга барилтай болцсон өөрийгөө шунал айцыг контролдож чаддаг болцсон үедээ тэр мөнгөө өөрийнхөө капиталыг гаргаж ирээд арилжаанд оролцоод явах нь бас илүү зөв шийдэл болох байх шүү. Ийм хүн нөхцөл байдалтай байгаа ч гэсэн. За миний зүгээс харж байгаа гаргалгаа нь бол тийм байна. За тэгээд ер нь мэрэгжлийн хандлага, гамбл хандлага хоёрын хоорондын зүгээр жишээ гарыг тий мэдээж түрүүний одоо энэ видео жинго ярьж байгаатай адилхан гамбл трейдерүүд бол илүү азанд найдаж систем байхгүй юм байна. Том эрсдэлтэй арилжаа хийдэг юм байна. Эмоц сэтгэл хөдлөлөөрөө арилжаа хийж чинь тий богино хугацааны чиг хандлагатай байгаад байна. Богино хугацаанд мөнгө олох гээд яагаад байна. За илүү одоо магадгүй энэ зах зээлийг одоо ажил мэргэжилгээд хүлээгээд авчихсан арилжаач юм. Тэгэхээр магадлал статистик дээр тулгуурлаж ажиллаж байна. Аль болох бага эрсдлийг одоо эрсдлийн менежменттэй бага эрсдэлтэй арилжаа хийж байна. Эхлээд нөгөө нэг мөнгө олох гэхээсээ илүүтэйгээр капиталаа хамгаалж сурах нь хамгийн чухал байдаг. Дөрмийн дагуу арилжаа хийж байна. Энийг урт хугацааны тоглоом, урт хугацааны ажил мэргэжил, урт хугацаанд тэр скиллүүдийг өөртөө бий болгосноо статистик урт хугацаанд таны талд ажиллана гэдгийг ингээд ойлгочих юм бол энэ хандлага маань өөрөө илүү энэ зах зээлийг одоо гамбл бус илүү мэрэгжлийн чиг хандлагаар хандуулах гэдэг ийм зүйл байгаад байгаа шүү. Тэгээд they survive first and profit later гэдэг чинь түрүүн хэллээ шүү дээ. Эхлээд амьд үлдэхэд суралц. Тэгээд тэрний дараагаар бол мэдээж ашиг орлого бол орж ирдгээ болтгоо гэдгийг бол. За тэгээд гамблаас гарах ихний алхам за мэдээж гармааргүй санагдаж байгаа хүмүүс ч байж магадгүй. Энэ бол мэдээж таны сонголт. За хэрвээ та гамблаас гарах одоо тэр өөрийгөө гамбл арилжаа хийгээд байгаа гэдэг энэ яриануудын зарим нэг зүйлүүд танд яг анзаарагдаад ийм зүйлүүд байгаад байгаа бол ерөөсөө нэг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ зах зээлийг зөвөр харж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Энэ зах зээл хурдан баяжуулдаг зүйл биш, механизм биш юм байна. Энэ чинь ажил мэргэжил юм байна гэдэг хандлагыг өөртөө бий болгох. За тэгээд яг үйлдэл дээр тэр өндөр леверижтэй леверижээ багасгаж арилжаа хийх. Тэгээд эрсдлийн менежменттэй стоп лосс тавьдаггүй байсан бол тэрийгэ тавьж сурах. За энэ стоп лосстой арилжаа хийн гэдэг чинь өөрөө тэр цаана арилжааны систем сетап одоо юу гэдгийг тэр статистик тулгуурсан бүх зүйлүүдийг хайж явуул гэж арилжааны өөр нэгэн системийг бас бий болгож иж эрсдлийн менежменттэй арилжаа хийн шүү дээ. За тэгээд арилжааны төлөвлөгөө системтэй шийдвэр гаргаж сурах гэх мэтчлэн хадгалаад эрсдлийн менежмент леверижээ багасгачих, high riskтэй арилжаа битгий хий гэдэг ч юм уу те. За trading is not gambling, do not test your luck гэж байна те. За арилжаа бол гамбл хийх процесс биш юм аа. Өөрийнхөө азыг битээ туршаатай, азыг битээ сориотой гэдэг те. Аз бол өөрөө одоо юу гэх юм энэ дэр байгаад байна л та те. Аз бол өөрөө стратеги биш юм аа гэж. За тэгээд ерөнхийдөө мэдээж зарим нэг хүмүүсийн хувьд бол одоо миний зарим зүйл ярьж байгаа зүйл таалагдаагүй бах. Энэ гэхдээ хамгийн гол нь сонголт бол таних те. Та гамбл арилж байгаа хийн үү, яа нү, юугаа үнэхээр ашиг болж байгаа бол болж ийн болоод явах хэрэгтэй. Гэхдээ одоо юу гэдэг энэ гамбл арилжаа хийж байгаа бас нэг юм интернетээр маш олон төрлийн одоо ийм гоё скриншот одоо видеонууд байгаад байна л та те. Гадны татны гэх мэтчлэн ингээл full margin шахаал. Энэ видеонууд чинь энэ рилсүүд чинь энэ анх сурах гад орж ирж байгаа залуучуудад нэлийн хортой байгааг би сануулад иймэрхүү видео юунуудыг бас багаар оруулах гэх юм уу. Ийм уриалга зүгээр гаргаж байна. Гэтэ мэдээж энэ бол уриалга шүү. Би шаардаад байгаа зүйл биш. Энэ бол мэдээж таны сонголт, таны орон зай байх. Гэтэ бас хэрвээ та энэ зах зээл дээр бас нэлийн
эргээд шавнараа боддог гэх юм уу те олон хүмүүс татдаг байгаасаа гэж бодох юм бол бас иймэрхүү одоо процесс энэ үйлдэлүүд чинь өөрөө эргээд энэ анхан шатны орж иж байгаа залуучууд нэлийн хортой шунлыг нь хөдөлгсөн яг энэ шууд тэр төрлийн арилжаан руу оруулсан буруу хандлагыг чиглүүлсэн иймэрхүү зүйл болоод байна уу гэж би хувьдаа харж байгаа. За тэгээд арилжаа хийж байгаа хүмүүсийн хувьд бол энэ гамблаа аль арилжааныхаа одоо төрлийг сонгоод хийнэ бол мэдээж таны дур одоо дур сонголт байх болно. Үндсэн ойлголт болон одоо яг гамбл арилжаа гэдэг зүйл маань өөрөө ямар хортой юм, за ямар эрсдэл өндөртэй юм, ямар магадлал багтай юм гэдэг энэ одоо үндсэн ойлголтыг нь л одоо практикаар сануулах гэж ойлгуулах гэж оролдлоо гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд хэрвээ та хандлагаа өөрчлөө. За магадгүй анхнаас нь зөв хандлагатаа суралцах. За үнэхээр гамблдаад болохгүй байгаагаа мэдрээд олон удаа туршаад одоо ингээд ямар нэгэн өөр зүйл шинэлэг зүйл гэх юм уу. За яг системтэй суралцахыг хүсэж байгаа залуучууд ах юм бол бидний зүгээс бол Nomad Traders Academy гэдэг скул дээр одоо энэ видеоны доор линк нь орчин 26 оны одоо хөтөлбөрүүд нь гарчихсан байгаа. Одоо системтэйгээр суралцах хичээл видеогоор ингээд хангаад ингээд ажиллаад явж байгаа. Бидэртээ нэгдээд хандлагаа өөрчлөөд магадгүй өөрчлөлт гаргаад явахыг хүсэж байгаа залуучуудын линк руу дараад мэдээлэл авчаарай. За тэгээд үндсэндээ бол дууслаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Бичлэг дуусгаас өмнө хэрвээ энэ видео танд магадгүй таалагддаг бол лайк, дислайкад арчаарай. Хүмүүс хэрэгтэй гэж бодох юм бол шеэрлээрэй. За хамгийн гол нь бас channel дээр subscription дараарай заа. Одоо олон хүн илүү хүрэх тусмаа би илүү одоо юу гэдгийг зах зээлийн үнэн бодит нөхцөл байдлуудыг одоо ярьж ойлгуулах гэж ингэж хичээж байгаа юм цуврал хичээлүүд байх ирээдүйд цаашдаа гараад явах учраас бас хэрэгтэй хүмүүс нь болоод сонсчих хэрэгтэй болов гэж би хувьдаа харж байна. За тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай гэж зөвлөе. Тэ? Заримд нь таалагдсан байж болно, заримд нь таалагдаагүй байж болно. Авах гээхийн ухаанаар хандаарай. Дараагийн видеогоор ирээд уулзцгаая. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Сонголт чинь зөв байх болтугай. За баяр таа.